Дээд сургууль төгсөөл эдийн засгийн дээд сургууль төгсөөл хоёулаа онц төгссөн учраас ерөөсөө онц төгссөн улсууд чинь онц төгсгөөс өөр арга. Онц төгсөх хөшүүрг нь бид нар нөгөө 4 хүүхдийг 2 оюутан яаж тэжээх вэ? Онцог сурахгүй бол тэгэл тэжээхэд хүндшүүтэй социализмын үед. Тэгээ хоёр аварга бол ерөөсөө нөгөө шуурка тохиолдсон явдлыг хянуу шиг л ерөөсөө өдөр шөнөгүй ном уншсаар бол хоёулаа онц төгсөөл шууд манер одоо энэ банкны хэлцээний дараагаар тавигдаад тэгэл ерөөсөө тэгээ нэгэн цалин хүнлүүтэй золгоол тэгээ бидний амьдрал социализмын үеийн одоо дундаж амьдралтай айлуудын дунджаар явсаар байгаа л тэгээ яг бүгдээрээ боловсрол эзэмссэн багада хатуужилттай өссөн хатуу чанга дэглэм цаанаасаа угаасаа хүрэлцээгүй тэм дэлгүүр хоршоонд очролдог толгой цувдаанд очролдог олсноо жоохон хүртээх гэдэг тийм нийгэмд өссөн учраас бид бол бие даасан бүгдээрээ өндөр боловсрол эзэмссэн ийм л байгаа. Энд бас таны автаа 81 онд Москвад сурж байхдаа авахгүй, Ленинград сурж байхдаа Москвад авахгүйсэн зэрэг үү тий? Тийм Москвад. Сайхан залуу байсан байх шүү. Тэс. Гайгүй шүү. Гайгүй залуу байсан. Тийм. Тэгээд ийм зургнууд байна. Тэнд манай аав ээж хоёрын зураг байна. Би одоо өмнө нь зул асаатсан байна. Одоо л ерөнхийдөө танаа бусад дүүнер гэдэг юм уу тийм ээ? Тийм. Одоо манай энийг миний доотлын эмэгтэй дүү маань энэ байна. Тэр нөгөө уран хатгамал хийдэг дүү маань. За одоо миний нөгөө одоо бүх Монголын болоо дэлхийн эмэгтэйчүүдийн одоо миний л бодлоор үлгэр жишээ байх ёстой. Миний одоо эмэгтэй дүү их жаргал маань байна. Тэгээд манай аав ээжийн ах トゥ хамаатан садан тэгээд бидний ойр дотны хүмүүс байж байна. Та ер нь сүүлийн үед дахиж шинэ дуу хийв үү? Би өчигдөр нэг дуу бичээд гисэн шүү дээ. Тэгээ энэ бол уудам талын зэрэглээнд огтон өндөлзөх ээж минь ээ. Уулсын цэнхэр салхи шиг үүжимхэн бодолтой минь. Санан дурсах сайхан Монгол нутаг минь саран наран ээлжилсэн сарддаг өндөр алтай минь. Уртын дууны шуранхайд уйруулан өсгсөн ээж минь урт амьдралын ухчааг ухааруулж өгсөн аав минь. Дуу хуурын эгшгэнд дуудан сэрэх Монгол минь дулаан сэрүүн ээлжилсэн дуйлам тал нутаг минь. Зүүдлэн дурсагдах зөвхөн Монгол орон минь зөв бурууг ухааруулсан зүм бэлэгтэй түмэн минь. Сэтгэл зүрхнээс уяатай сэвтэн үгүй Монгол минь сэвлэг даахыг үргээсэн сайхан сэрүүн сайхан хангай минь гэж. Үндсэндээ нөгөө хангай алтай гээд тэгээд аав ээж гэсэн нэг тийм санаатай. Талцдаггүй Монголын төлөө гэснээс нэрээ сайхан та усны сан дээр ажиллаа гэсэн байсан. Ер нь одоо бас улс төрчдийг эвтэй найртай байлгая, төрийн өндөр албан тушаалтуудыг эвтэй найртай байлгая гэд ерөнхийлөгчд саналаа хөргүүлэх гэж байгаа билүү хөргүүлсэн ч үлээ нэг тийм хөвгөл. Би уулзах гал яг одоо сониноор дамжуулж хөргөж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ингээд үндэсний эрх чөлөөний 100 жилийн болох гэж байна. Төрийн их тахилгт уул овоодыг дахиад байна. Энэний үр дүнг гаргах хэрэгтэй. Ач холбогдлыг гаргах хэрэгтэй. Энэ мөнгө зарж जैन, тахиж जैन, шүтж байна. Шүтж байгаа бол бүр яг Чингис сэтгэлээсээ шүт. Тахиж байгаа бол бүр яг тах. Шагнаж байгаа бол яг шагна. Түүнээс зүгээр л баахан одоо авдартай төмөр тэмдэг үйлдвэрлэж оруулж ирээ зүгээр л юу ерөөсөө Монгол даяар аваач Ингрийн цоолол баахан улсын тэмдгүү найрлал тэгэл ирүүлжихэд баригдаад л энэ тэмдгүү баахан улсууд одоо нэг мөнгө зарлага болоод баахан машин техник газар байгаль одоо сүйтгэл ингэх биш. Нэг жинтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ сайхан сутаа хайрхныг дахичаана гэхэд энэ том хайрхан дүнхийж харагдаад энэ сайхан хайрхны дэргэд очихдэр чинь хүн болов шал өөр бол. За энэ хайрхан уулын савдгийн дэргэд андгаа өргөх гээд байна шүү дээ. Түүнээс биш зүгээр жирийн иргэдэг бол хулигдчих болох гээд байна шүү дээ. Би нийт иргэн ард түмний төлөө болгон. За намын дүрм гээд нэг сонгож болохоор юм юу байна? Цаадуулч юу хүсэж байна? Мөнгө хүсэж байна уу, хуушур хүсэж байна уу? Тэрний мөрийн хөтөлбөрөөр биччих. За тэгэл одоо хэдүүлээ сайд болоод аавна гэдэг. Ингэж формалтах биш. За төрийн ажил хийх гэж байгаа юм уу? Төрд зүтгэх гэж байгаа юм уу? Тэгэд манай намаас нэр дэвших гэж байгаа юм уу? За тэгвэл намын гишүүдийн нийт хурлаар үзнэ хөө. Чи төрсөн цагаас хойш төмний төлөө ямар гаяа байгуулсан юм. Ядчил чи одоо шудраг журам медалаар шагнагдсан байх хэвээр үгүйдэлэх тийм байж болно шүү дээ. Одоо олонний төлөө тэр шатж байгаа гал руу орж чадсан уу? Чи тэр улаанаар эргэлдэж байгаа
ус руу орж хүний аим аварж исэн үү? Наад захад л тэр хороо хорныхоо болохгүй юмны төлөө зүтгэсэн үү? Үгүйдээ л ихэд тэр одоо нэг байранд хүртэл нэг байрны гадаа подэзэнд хөөхд цонхмон хаглаад зүггүйтэл тэнд нэг хэдийн марь хуугаад байхад байранд хүртэл нэг хүн байдаг шүү дээ. Олонний төмөө очоод тэрнтэй чинь үзэлцээд тэрэн толгоогоо хагалуулад хөөгөө цагдаа сэргийлэх болоод тэгээ байрыг нэг аятайхан байлгаад байдаг. Нэг тийм хүн байдаг. Гэтэл зарим нь бол яршиг манай цонхыг хагалчихна гэж чимээгүй гэрлүүгээ ордог. Гэтэл нэг тийм нийтийн төлөө явдаг хүмүүс эгэл аваачаа тэр намын одоо нэрээр тэр дээшээ доошоо явах юмд тэр нөгөө төрийн хүний 99 шалгуурыг тавьж өгөх ёстой. Тэр шалгуурыг тавиад өгөх юм бол ерөөсөө л нам гэж юу байдаг, улс төр гэж юу байдаг, улс орон яаж явдгийг огт мэдэхгүй байжсэн чил гинтл нэг цүнхтэй мөнгөтэй болцсон нөхөрл яах вэ гэж бодсноо. Улс төр рүү орвол энийг хоёр нугалчих, хоёр цүнхтэй мөнгө болгочих юм байна. За аль нам руу нэлэх үү, хаана шанстай байна гэж ингээ хараагаад очдөг. Тэгэл нэг за хөдөөнийх нь юу сонирхож байна? Хөдөөнийх нь өөрөө ер нь одоо яг тэр нийтийн төлөө явдаг хүмүүс. Би одоо 96-аас 2000 онд би бол одоо явсан гэж бодож байгаа. Яг миний шалгуураар ингээд энийг би шалгаасаа гэж боддیں۔ Одоо жишээлбэл орон нутагт одоо ингээд сонгогдож байгаа хүмүүс байна шүү дээ. Би 96-аас 2000 онд сонгогдсон. За инх тайвны хийсэн ажил гэдэг ингээд нэг файз тавиад одоо энэ гадаадын парламентын нөхдүүд чинь ингээд зургийг тавьдсан байдаг шүү дээ. За энэ таваараас тэдээс тэдэн онд сонгогдсон. Юу хийсэн гэдэг. Яг юу хийсэн. Би бол одоо яг хийсэн юм үр дагаврыг ингээд сайхан бичээд ингээд тавьчмаар байгаа. Одоо жишээлбэл намын мөрийн хөтөлбөр дээр орон суусмус энэ одоо хөвчлөл тэр бол яг тэр намын асуудал. Инх тайван одоо юу хийсэн бэ гэхээр инх тайван бол Монгол орон одоо энэ зээлийн орон сууцны асуудлыг шийдэж чадахгүй хичнээн жил болов да. Зээлийн орон сууц гээл бижигнээл байсан. Монгол орон даяар утаа болоод байсан. Өнөөдрийн Улаанбаатарын утаа шиг л яриад байсан, бичээлсэн. Үгүй яана л гэхээс сайшгүй л байсан шүү дээ. Арх оронж үгүй тэр шатжсэн Монголын байхгүй болгосон. Тэр алга болж исэн бугныхын асуудлыг нам зогсоосон. Асар их эсэргүүцэлтэд тулгарсан. Янз бүрээр шийдсэн. Монголд одоо энэ ой модыг одоо ерөөсөө энэ тэндгүй хэрэгж исэн. Хэдэн мянган вагон бод хичнээн нэрээ урагшаа гарч исэн тэрийг нам зогсоосон. Хичнээн хүн намайг одоо хараас нь зүгсэн. Хичнээн олон амтан одоо гэрээ хэлцээртэй байсан тасалдсан. Хичнээн олон хүн одоо байр байшингаа тавиад зээлмэл аваад л одоо ерөөсөө зүгээр л хүн болгол мод руу шуурчихсан. Яахын завдгүй одоо тужийн нарс гэдэг тэр одоо 400 цэрэг ороод хаана байгаа нь мэдэгдэхгүй тэр балар харанхуй шугуй чинь яахын завдгүй л одоо хожуулын тал болсон шүү дээ нүдэн дээр. Ингээд нөгөө модыг чинь ингээд гаргахын болиулаа хийцсэн чинь тэр их огтлцсон мод чинь Монгол дээр зүгээр нойлын цоос шиг болсон. Хил гайл дээр овоолоотой, Улаанбаатарт овоолоотой, хөдөө орон нутагт овоолоостой. Үн байхгүй, хэн ч авахгүй. Ингэж гисэн чинь нөгөө дотоодын үйлдвэрүүд чинь хөгжөөл нөгөө хятадын хуванцар ширээ сандал үйлдвэрлэдэг нөхдүүд чинь яахын завдгүй дотоод одоо баарны модон сандал ширээ сандлын хаалга цонхыг чинь үйлдвэрлээд эхэлсэн. Болсон болоогүй монголчууд чинь нөгөө зээлийн орон сууц гэдэг юм эхлээд яриад бүтэхгүй олон жил болж исэн. Яахын завдгүй л одоо ерөөсөө мөрөө хязгай гурвалжин дөрвөлжин байшингаа зүгээр хүү ихийн завдгүй л бариад эхэлсэн. Тэрийг хараад явж явахдаа харддаг хайрхан байгаа бол харж л байгаа гэд би бол дотоод сэтгэлдээ тооцоо хийх намайг үнэлэх юм чинь өнөөдрийн энэ одон медаль биш. Өнөөдрийн энэ бодиттой байгаа оршин тогтнож байгаа бүлэг хүмүүс биш. Энэ нам биш. Тийм учраас би энэ миний хэмжээтэй гавьяа байгуулсан хүмүүс байгаа бол над шиг ингээд нээлттэй яар. Гавьяагараа уралдцгаая. Гайхуулцгаая. Тэр ард түмний төлөө 90 онд ардчлалын төлөө зүтгэсэн зүтгэл оруулсан хувь нэмрээрэн бодиттой одоо тэр ард түмэн надад итгээд тэр төмөр унтраа гэдэг ингээд төмөрт жагсаж исэн. Тийм газар байхгүй шүү дээ өөр. За ингээд энэ жилийн яриад байвал та тэр ярианидаа бол удаан үргэлжлэх байх гэж манай нэвтрүүлэг цагтай. Тийм учраас бид тэрийн нэвтрүүлэг бол одоо угаараас өндөрлж байна. Тэгээд өнөөдөр бас манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч уулзаж заавас маш олон төрлийн сэдвээр ярьслаа өрнүүлсэн. Өөрийнхөө уран бүтээлээс сонирхуулсан танд баярлалаа. Ажлын амжилт, уран бүтээлийн амжилт. За баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн амжилт хүсье. Үзэгч олонтой намаагаа уулзуулж өгсөн. Та бүхэнд баярлалаа. Монгол түмэндээ одоо улам сайхан итгэлээр жигүүрлж эх орноо хөгжүүлье гэж өрөөе дөө.
За тэгэхээр ажлын дараа нэвтрүүлэг өнөөдөр бас нэгэн сонирхолтой улс төрч сонирхолтой уран бүтээлчтэй үзэгч та бүхнийг уулзууллаа. Тэгэхээр 1996-аас 2000 онд улсын их хурлын гишүүн байсан гэдгээр нь бол үзэгчид их тайван гишүүнийг хандахгүй. За тухайн үед бол одоо бас намын нөхдийнхөө эсрэг бас нэлээд хатуухан үгийг хэлждэг. Байнгын ороо их хурлын чуулганы нэгдсэн уралдаан дээр одоо бас болохгүй утгагүй байгаа юмыг нэлээд зөрөгтэйхэн хэлждэг, хатуухан шүүмжилждэг ийм гишүүдийн нэг бол байсан. За үнэхээр одоо бас тухайн үед нам дотроо хөдөөгийн фракц эсрэг 13 энэ гэж нэрлэгдэж одоо бас зарим нэг байдлаар одоо бас дүд үзүүлэгдэж авсан. За гэхдээ үнэхээр одоо бас шудраг үнний төлөө тэмцэж авсан гэдгийг нь бол одоо бас мэдэх хүмүүс нь мэддэг. Ийм нэгэн улс төрчтэй үзэгч та бүхний өнөөдөр ажлын дараа нэвтрүүлгээр уулзууллаа. Тэгээд бас улс төрийн идэг, улс төрийн ирдэг улсын их хурлын гишүүн байсан хүний одоо бас сэтгэл санаанаас ийм сайхан уран бүтээл гарч ийм сайхан аялгау сэтгэл зүрхэнд нь ихшиглэж байгаа нь одоо бас үнэхээр сонирхолтой. Их тайван зураачийн зурсан бүтээлүүдийг харахад үнэхээр бас урлагийн сайхан мэдрэмж төрж байна. За зохиосон дуугийн сонсоход одоо бас омогш сэтгэл төрж байна. Тэгэхээр яа харахгүй одоо энэ бол бас хүний сэтгэлийг хөдөлгөж чадна гэдэг бол уран бүтээлч хүний одоо бас нэг бахархууштай чанар байдаг. Энэ утгаараа би өнөөдөр үзэгч та бүхнийг бас нэгэн сайхан уран бүтээлчтэй ажлын дараа нэвтрүүлгээр уулзууллаа. За ингээд ажлын дараа нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя.